Сайн уу vlog Люфи сайн уу ингээд Люфи уулзаагүй очин байна дүү гэж. За бит хоёр та нарын харж байгаа ажлан хөдөө гэртээ байна. Тэгээд нэг үнхүү өвөөтэйгөө гадуур сахилах гад явсан гадаа гоё нартай байна. Ойрд нар гараагүйсэн шивэдэд тэгээд гоё нар гарж ийн. Люфи бит хоёр бичлэгээ хийх гэж байна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ. Миний дуртай монгол ютуберуудыг ярьцгаая. Би ямар ютуберуудыг сонсож үздэг вэ гэдэг талаар ярив. Подкастыг бас тустай хий гэж бодсон. Яг тэгвэл подкаст хийдэг ютуберүүд чинь бас тустай. Тийм болохоор би энэ дээр зөвхөн миний үзэх дуртай ютуберуудыг ярих болно. Олон юм ярилгөө бичлэгээ эхлүүлье. За хэдүүлээ ямар ч эрэм дараалалгүй гэдэг үлээ. Эрэм дараалалгүйгээр зүгээр миний YouTube-ийн юмнаас харж агаад үзэх дуртай ютуберийн нэрийг хэлцгээе. За хамгийн түрүүнд бодогдож толгоонд орж байгаа бол ялцчгүй Мишель Ийц. Анх та нар French Kiwi-жүүсээр нь мэдчихсэн байх. Би Мишелийг бүр анх юм ямар ч царайгаа харуулдаг зөвхөн өдөр тутмын влог хийдэг байсан шүү дээ. Ингээл ажилдаа явбал юу ийдснээ харуулаад тэ нэг тийм чимээгүй, тайван тийм relaxing те тайвшруулдаг влог хийдэг байсан юм санагддаг гэсэн. Тэгээ би өөрөө айгу хоолны талаарх айгу үзэх дуртай. Ингээл энтент хоол идэл туршаал эсвэл ингээл хийсэн хоолоо харуулаад тэгээ тиймэрхүү ютуберүүд би айгу дуртай. Тийм болохоор Мишель бас тэдний дунд ордог. Тэгээд анхнаас нь айгу үзэж ихсэн болохоор айгу дотно айгугаар амар тийм дулаан мэдрэмж санагддаг Мишелийн влогуудаас. Тэгээ сүлд бас зориглоод өөрөө ингээд тэ царайгаа гаргаад влог хийдэг болсноос нь бүр их үзэж байгаа. Вау, ийм хөөрхөн охин байд юм уу гэж харж ирсэн. Тэгээд амар гоё ярьстай, амар гоё хүмсгтэй, нүдтэй. Ер нь айгүй бүх юмд охирсан амар хөөрхөн охин. Тэгээд Мишельтийг би үздэг Монголоос. За дараачийнх нь мэдээж 5-6 жилийн өмнө The Mongolian Family-г үздэг байсан. Гэхдээ одоо манайх ерөөсөө влог хийхгүй байгаа. Би бол Mongolian Family-г бол ер нь тэ YouTube-ийн одоо Монголын өвжи гэж хэлж болно шүү дээ. Маш их бичлэг хийдэг байсан. Гэр бүлийнх баг YouTube-ийн бичлэгтэй цуг ингээд хүүхдүүдтэй цуг ингээд баг өсөж явдаг байсан гэх юм уу. Тэгээд сүүл рүүгээ бичлэг хийхгүй байгаа ч гэсэн би ингээд хаяа орж үзэх айгу дуртай. Тэгээ айгу хөөрхөн энергитэй марлаа айгу гоё цуглаа айгу хөөрхөн юм инээмсэглсэн нүүр дүүрэн инээмсэн баяр баясгал өгсөн тийм хүчтэй юмхтэй санагддаг. Тэгээд хоёр хүүхдээ ч гэсэн яаж хүмүүжүүлж байгаа нь айгу хөөрхөн байдаг. Тэгээ хаяа бас орж үзэх дуртай. Тэгээ Mongolian Family-г бол манайхан мэдгүй хүмүүс бол байхгүй бах. Тийм ээ. Сүүлийн үед айгу үзэх дуртай болсон бол Ариун оюун байгаа. Хоёр хүүхдээ саяхан бас хоёр дахь охиноо үлгийдэж авсан. Ариун оюуны би ямар бичлэгүүдийн айгу үзэж ихсэн бэ гэвэл тийм чалчаа влогуудын айгу үзэж ихсэн. Гой юм яриад ингээд би өөрөө нэг жоохон яриа биш те ингээд ярихаараа ингээд айгу цэгцгүй ингээд ийш тийшээ яриад байдаг хөхгүй. Тэгээд Ариун оюуны ярьж байгааг сонсохоор айгу тийм гоё цэгцтэй гоё ярьдаг. Тэгээд бас хүүхдүүдийн влог оруулдаг. Хүүхдүүдийн хүмүүжлийн талаар тэгээд том охин Леяга яаж өсгөж байгаа, юунд сургаж байгаа гэдэг зүйлүүдээ айгу илэн далангуй хуваалцдаг болохоор тэр нь бас надад хэрэгтэй байх гэж бодоод би айгу үздэг болсон. Тэгээд Ариун оюун надад айгу их таалагдж байгаа. За өөр миний үзэх дуртай гэвэл Хулан нэмэх баяр байна. Хулан нэмэх баярын би тийм гоё зөвлөгөө өгсөн влогууд нь айгу дуртай. Manifesting, glow up энийг худалдаж аваад хэрэгтэй юу хэрэггүй юу миний сэтгэл гэж тийм иймэрхүү влогуудыг би айгу үзэх байх. Тэгээс хурмын влогуудыг би нэг хэсэг үздэг байсан. Ер нь бол хулангийн би влогуудыг үзэх айгу дуртай, айгу чанартай, гоё эдит хийдэг. Тэгээд дээрээс нь хоолой нь бас айгу ингэж үзэхэд айгу гоё тайвшруулад гоё айгу гоё их юм шиг санагддаг. Тийм болохоор би Хулан нэмэх баяртай айгу дуртай. Манайхан бас мэдэх байх гэж би бодож байна. За дараа нь би хэнийг үздэг вэ гэвэл I'm Dola гэд энэ хчиг үздэг. Гэхдээ энэ хч нэг хэсэг бичлэгээ хийж байгаад бас болцсон. Яагаад үздэг вэ гэвэл амар чанартай байдаг. Камер, дүрс, дуу, бичлэгний өнгөтэй тэгээд бүх юм нь айгу гоё чанартай байдаг. Тэгээ өөрийнх нь бас мэргэжил юм шиг байл юм камертай харьцагтэй. Яг ямар мэргэжлтэйг нь бол яг мартцсан байна. Гэхдээ ер нь айгу тийм зураг мураг тэ видео тийм эдит тал руу айгу төгсөн мэргэжлтэй юм шиг санагдсан. Тэгээд Австралид
нөхөртөйгээ амьдардаг тэнд охиноо төрүүлсэн. Тэгээ сая сүүлд бол бас лайв апдейт гэдэг тиймэрхүү бичлэг оруулсан. Тэгээд ер нь бол хүүхдээ төрснөөс айгүй завгүй байгаа гэдгийг бол хэлж ирсэн. Тэгээд энэ их чинь би энэ юунд бол айгүй туртай. Айгүй гоё чанартай гэдэг. За дараа нь мэдээж би бас хэдэн жилийн өмнө айгүй үздэг байсан. Jason Jail хоёрыг бол айгүй үздэг байсан. Гэхдээ одоохондоо бас яг хаяа влог оруулдаг. Гэтэ тэр үедээ бол маш их влогууд, маш их челленжүүд оруулдаг байсан. Тэгээд гоё найзуудаараа влог хийгээд, сквад хоёулаа влог хийгээд, гоё челленж хийгээл айгүй тийм хөвгөлтэй байсан. Тэгээд ээж аав болоод бас тэг завгүй болоод сүүлд өөртөө ярьж исэн. Тэгэхдээ ингээд ойр ойрхон бас өөрхөн сарын зайтай ч юм уу эсвэл нэг хэдэн хоногийн зайтай юм влогууд бас оруулж ирж байгаад айгүй баярлж байгаа. Тэгээд энэ хоёрт айгүй дуртай. За дараачийн одоо хийхээ болцсон л доо. Гэхдээ манай найзууд бас өөрхөн YouTube найзууд тэгээд бичлэг хийдэг байсан. Тэгээд би найзуудынхаа имжлэг үзэх айгүй дуртай. Сүүлд бас манай хоёр найз ирэхэд бид гурав сууж байгаад энэ бичлэгүүдийг үзсэн. Тэгээд ингээд амар гоё дурсамжууд ингээд сэргээд тэр үед ингээд гоё бичлэг хийгээд үлдээсэн айгүй зөв шийдвэр гаргасан байна. Яа тэгэл одоо ингээд тэг 4-5 жилийн дараа үзэхэд амар гоё санагдаж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол иймэрхүү бичлэг хийгээд ядаж тэ YouTube тавихгүй маа гэхэд өөртөө үлдээгээд гоё ингээд үзвэл айгүй гоё дурсамжтай хантай юм бэлээ. Та нар тэгээд хэрвээ мэдэхгүй бол манай найзууд имжлэг үзээрэй. За дараачихын мэдээж би Dami Ono хоёрыг үзэх дуртай. За тэр хоёрын аяллаа влогуудыг айгүй үзэх дуртай. Ер нь Dami Ono хоёр Монголоос бараг аяллаа влогоороо илүү алдартай байх гэж би боддог. Ер нь ийш тийш аялахаараа Dami Ono айгүй гоё урт влогууд бичдэг надад айгүй таалагддаг. Эсвэл 2 парттай ч юм уу те. Тэгээд аялын влогууд нь би айгүй дуртай. Тэгээд бас айгүй чанартай бичлэгээ хийдэгт нь бас айгүй дуртай. За подкастуудыг ирүүлвэл дараагийн өөр юмар ярих гэж хэлсэн ш. Тэгэхээр хэдүүлээ дараа нь миний сонсох дуртай подкастуудыг бас ярина заяа. Тэнд айгүй сүлд гоё би подкастууд ингэж сонсдог болсон. За өөр мэдээж манай Musicaholic Girl байна. За Musicaholic Girl бас сүүл амар бүүм орж ирсэн. Угаасаа ярьж байгаа цаанаасаа бүр үнэхээр маягтай, үнэхээр юм дог. Тийм ингээд алцханмаар санагдтал ярьдаг. Тэгээд манайхан бүгдээрээ ануг мэдэх бах. Тэгээ би ануг бол анх ийм хоб болох хэвдэ гэдэг бичлэгүүдийг би үздэг байсан. Тэгээд тийм бас ийм зөвлөгөө өгдөг бичлэгүүд байдаг ш. Одоо Нью-Йоркт амьдрахад хэрвээ ингүүл хэрвээ гэх тиймэрхүү бичлэгүүд хийдэг байсан. Тэгээд сүүлд энэ хоб болох үедээ оддуудын талаар ярьдаг бичлэгүүд нь бас огцон бүүм хийгээд тэгээ хүмүүс айгүй мэддэг болсон. Тиймээс би бол ануг бүүм хийсний дараа сонсдог болсон гэсэн үг биш шүү. Би ануг бүр өмнө нь сонсдог байсан шүү. Тэгээд сүүлд Instagram-аа битээ шинэ жилийн дугаар хийгээд над руу очихт нь айгүй баярлж хүлээж авсан. Яг л би өөрөө гоё сонсох дуртай байсан болохоор өнөөдөр тэр гоё шинэ жилийн бичлэгийг хийсэн. Тэгээд та нар үзээгүй бол үзээрэй. Би амар тэнгээ амар мангар өстэй амар сөн зэрэг гарч гэхгүй юм маягтай. Тэр үедээ би жирэмсэн байсан. Тэгээд хүмүүс зарлаагүй байсан болохоор бас тэг ингээд жоох ядрангуу өгцээр санагдсан гэхдээ та нар үзээгүй бол үзээрэй. За мэдээж тэгээд анугийн бүх ховжийг бүх бичлэгийг үздэг. Ер нь ингээд гэрээ цэвэрлж явахдаа, аяга угааж явахдаа, хоолоо хийж явахдаа тий арын background music бол мэдээж ануу байдаг. За тэгээд дараагийн хүмүүс бол Ruby's channel байна. За Ruby-г би анх бол Volume Plus байхад нь ер нь бол мэдээж үзэж хардаг байсан. Юу гэсэн ч үгүй те. Ягаад ч юм ингээ Ruby цаанаасаа айгуу сайн ярьж чаддаг гэх юм уу. Бичлэгээс айгуу сайн бэлддэг юм шиг санагдсан. Яг бол Volume Plus-д ажиллаж байхдаа сэтгүүлчээр ажилладаг гэсэн те. Тэгээд тийм болохоор бас би Ruby-г айгуу зэгцтэй гоё ярьд юм байна гэж Volume Plus байхад нь үзээ. Дараа нь өөрийнхөө channel дээр бас влог янз бүрийн оддын хобби ярихт нь айгуу дуртай. YouTube дээр нь би бол айгуу дарах дуртай Ruby-г. Тэгээ бас нэг хэсэг хүмүүс Ruby Musicaholic хоёрыг айгүй юм ингээд хооронд нь ингээд харьцуулаад байсан шүү дээ. Musicaholic илүү гоё, Ruby илүү гоё, энэ хоёрын юм тийм гэдэг. Би амар сонд энэ хоёрын дунд ямар ч beef байхгүй те. Ямар ч юм үл ойлголцохгүй би чам дургу би энэ дургу гэж бичлэг хийгээг багт ягаад хүмүүс хооронд нь ингээд алцуулаад байгааг би юусоо ойлгоогүй. Тэгээл ингээл бичлэгнүүдийн доор эсвэл Instagram хаяныхын доор
чи Ruby-гаас муу ярьдаг, чи Musical.ly-гоос муу ярьдаг гэл те. Амар юм дайралттай нэг хэсэг байсан. Тэгээд хүмүүс яагаад ингэж зүгээр бичлэгээ хийгээд биднэрт гоё контент үзүүлээд явж байгаа энэ ютуберийн хооронд нь алдцуулаад юм биф үүсгээд байдаг юм бэ гэдэг нь айгүй сонирхолтой. Гэхдээ ингээд Монголд яалтчгүй юм цөөхөн ютуберүүдтэй болохоор ингээд ганц хоёр ингээд одуудын талаар яадаг тийм ховж ярьдаг ютуберүүдийг хооронд нь ингээд алдцуулахар ч муухай штэ тий ганцхан хүн тийм юмны талаар ярина гэдэг чинь бас уйдгартай штэ. Өөр хүмүүсийн талаар өөр хүмүүсийн үзэл бодолтой сонсохоор айгүй гоё сонирхолтой байдаг. Тэгээ би хоёуланд нь дуртай. Тэгээд бас ганцхан Ruby Musical 2 биш өөр зөндөө хүмүүс иймэрхүү ховж ярьдаг юм байлээ. Гэхдээ би миний бол сонсох дуртай хоёрын бол ялцч Ruby энэ хоёр байдаг. За тэгээд хаалтаа хай. Үргэлжлүүлээд миний өөр ютубер байна харъя. За би Amra's Weekly Show-ыг үздэг. Amra Weekly Show-ыг одоо ютубер гэж хэлэх үү? Эсвэл илүү юу руу оруулах уу хэдүүлээ. Ямар ч гэсэн юм бичлэг хийгээд ярьдаг юм гэдэг болохоор ютубер руу оруулчих л та ютубер руу. Content creator энэ нар ямар хэцүү байна. За Amra's Weekly Show-ыг бол зүгээр мэдээ үзэхэд айгу тохиромжтой гэж боддог. Тэгээд ер нь Монголд юу болж байгаа тийм сонио хачин зүйлсүүдийг Amra's Weekly-гээс олж үздэг. Яг бол бид нар чинь Монгол сувгаа үзэхгүй, Монгол сонин мэдээгээ үзэхгүй болохоор шууд эндээс ингээд бүгдийг ингээд багцлаад ярьж өгдөг бичлэг байхаар надад айгу амар байдаг. Ер нь гадаадд хүмүүс айгу амар байдаг. За тэгээд ярьсан юм болгонд нь ингээд Амрагийн талд зогсоод байхгүй ч гэсэн зүгээр ингээд ярьж байгаа Амрагийн үзэл бодлыг ингээд сонсоход бол зүгээр дэжгүй. Тэгээд хүмүүс бас янз юутай бодолтой байдаг Amra's Weekly Show-н дээр Амра хитрхи өөрийнхөө опинионыг өгөөд байдаг гэдэг. Тэг угаасаа энэ хүний шоу юм чи энэ хүн өөрийнхөө л үзэл бодол санааг илэрхийлэн тий. Тэрнээс бол бид нэр зүгээр л авахын аваад хаяхын хаяал зүгээр ямар мэдээ бэлтгэж бид нарт үзүүлсэн байна гэдгийг л үзэхэд болно гэж боддог. Өөр миний хүлээж үзэх дуртай бол Chami байна. Chamig бол бүгдээрээ үздэг байх гэж би боддог. Chamiгийн үзэх нэг шалтгаан бол бичлэгийн үнэхээр чанартай, эвлүүлэг нь үнэхээр хөөрхөн гэрэлтүүлэг, бичлэгний өнгө, бичлэгний санаанууд гэх мэтлэн зүйлүүд нь бол надад маш их таалагддаг. Тэгээд та нар бодолтой дөнгөж хойр гарч байгаа охин гэхэд ямар их одоо зүйлийг хийдэг, ямар их одоо ажил амжуулдаг те ямар их гаднаас манай аав орж ирээд тасарчлаа. Тэгээд би Chami-гаас хүртэл үлгэр дуурайлаа. Сүүлд тийм одоо өөрийнхөө хэцүү талаар бичлэг оруулсан шүү дээ. Ингээд эцэг эхчүүд айгүй их хайрлт өгдөг. Тэгээд чихэр идгээ бойл, инкээ бойл гэл тиймэрхүү тэр бичлэгийг үзээд би үнэхээр Chami өрөвцөн ингэж их хичээж, ингэж их ажиллаж, өөрөө хөдөлмөрч, өөрөө мөнгө олж авахт яагаад ингэж хүмүүст ингээд дараад байдаг юм. Chami-г илүү тийм хувь хүн талаас нь айгүй хайрлж гисэн гэх юм уу? Ютубер гэдэг. Ютубер контент бүтээгчгээсээ илүү юм их чиг нь хайрламар санагдсан. Айгүй хүнд бол байсан бах. Тийм их дайралтууд ирээд төвчээд явж байгаа ийм жоохон охиныг яаж тэгэж дайрч чадчихна гэж боддог. Зориглоод бас Chami-г тэгэж бичлэг хийсэнд нь маш их баяртай байгаа. Тэгээд үргэлжлүүлээд бас бичлэг хийж байгаад нь бас маш их баяртай байгаа. Яагаад гэвэл энэ бол Chami-гийн платформ. Тэгээд Chami өөрөө YouTube дээр ямар бичлэг хиймээр гэдэг нь бол Chami-гийн дур. За тэгээд сүүлд бас тэр нэг эцэг эхчүүдийн үгийг сонсоод би ингээд хүүхдүүд сургаал болох те Монгол гэрний талаар цагаан сүйдээ чихэр биш илүү тийм эрүүл хоолны талаар гэд бичлэг хийсэн би хичээсэн гэд тэрийг сонсоход хүртэл ёо ямар хэцүү юм бэ те Chami ямар сургууль юм уу те Chami ямар багш юм уу те хүүхдүүдийг хүмүүжилдэг хүн биш шүү дээ. Яс юмдээ хүүхдүүд хэрвээ YouTube үзэж байгаа YouTube Kids гэдэг юмыг үзэх ёстой. Тэрэн дээр мэдээж хүүхдүүдийн зүйл гарна. Хэрвээ та нар тэгэж хүүхдээ хүмүүжлэх гэдэг бол YouTube үзүүлэх болох хэрэгтэй. Яг л YouTube дээр янз бүрийн хүмүүсийн контентууд байгаа. Монголч гэлтгүү гадаад контент хүмүүс амар их байгаа. Тэгээд одооны хүүхдүүд чинь бүгдээрээ л англи хэлтэй TikTok үздэг те. Бараг YouTube-ээс илүү TikTok дээр амар их контентууд байдаг шүү. Тийм болохоор тэр зүйлүүдийг анхаарч хараарай. Тэрийг мэдээж анхаарч харах хүмүүс нь бол эцэг эхчүүд өөрсдөө тэгээд дээрээс нь бас ах эгч нар нь бас хэрвээ харж ханддаг бол тэрийг анхаарах ёстой. Би ч гэсэн жоохон дүүтэй хүн. Манай дүү ч гэсэн YouTube үздэг.
Гэхдээ юу үзэж байгаа юм манай ээж бол шалгадаг, хардаг. Тэгээ янз янзын тийм нөгөө нэг контент богино контент хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Нэрийг би мартцсан байна л та. Гэхдээ тийм юм богино хэмжээний юм бичлэгүүд хийдэг. Тэрийг манай дүү бас нэг хэсэг үздэг. Айгу муухай өгнөд сурцсан байсан. Гэхдээ тэглээгээд би болон манай ээж тэр контент хийж байгаа хүмүүсийг буруутгах шаардлагагүй. Бид хоёр л өөрсдөө тэрийг үзүүлэхээ байлуулах, тэрийг одоо хаах, тэрийг блоклох гэх юм уу. Тийм л арга хэмжээ авсан. Тэрнээс бол чи ийм контент хийж болохгүй, чи ийм хараалын үг хэлж болохгүй, чи ингэж болохгүй. Тийм хэлэх хэрэг биднэрт нэр үнэхээр байхгүй. Тэрийг удирдах анхаарах хүмүүс бол бид нар өөрсдөө гэдэг бол би өөрөө мэддэг болохоор чаймаар тэгэж дайрсан хүмүүсийг бол ойлгохгүй л байна. За нэг ийм бодолтой байна. Тэгээд чамыг би бол үздэг. Чамыг аягүй дуртай. Өөр нь штэ тэг яг ингээд өөр YouTube руу хэлийхэд дандаа нэг ярьдаг подкастууд руу орчод ах юм. Өшөө би бас кино задлаа үзэхийг дуртай. Хаяада ингээд нэг сонирхож исэн киног ингээд үзэхээр залхуурах гатэ ингээд үзэх хэрэгтэй юм болоо. Трейлерыг үзэхээр бас трейлер дээр нэг олигтой юм гарахгүй. Тэнгүүд кино задлан ингээд хайгаад кино тийм ярьсныг ингээд үзчихээр баг тэр киног үзсэн юм шиг санагддаг. Тэгээд кино үзэх шаардлагагүй байна гэж боддог. Хаяа болохоор тэр ярьсан киногийн сонсохоор ингээд үзмээр санагдтал ярьсан байдаг болохоор ороод би бүтнээр нь үздэг. Гэхдээ олон ангит кинонуудыг бол тийм кино задлангаас үзчих хэрэггүй амар идэм билээ. Сүүлд ямар кино илээ? Mystery Chef, ямар Bonjour Chef билүү нэг тийм Netflix дээр солонгос сериал байдаг шүү дээ. Нэг хүүхэн дээр үед очиод тэгээ тоогооч болоод хаанд нь ингээд хоолмол хийж өгöd ингээд драматик тийм сериалыг би бараг кино задлан дээр очиод үзсэн. Тэр айгу амар идэм билээ. За тэгээд кино задлан бол YouTube дээр орно тэгээ подкаст биш үстэй те хэрвээ би зөв бодож байгаа бол за тэгээд би Red Burger-ыг үзэх айгу дуртай. Red Burger-ийн одоо интро айгу таалагддаг тийм нэг ард нь ингээд өглөөд тэгээд урд нь нөгөө юм хаар залуу бүжиглээд байдаг шүү дээ. Тэр нь бол айгу nice айгу инээдтэй байдаг. Тэгээд тэрийгээ бичлэг болгондоо явуулдаг нь айгу гоё cool санагддаг. Тэгээд Red Burger-ийн танилцуулах кинонууд нь бол энгийн кинонуудаас илүү юм dark жоохон аим шиг кинонууд ингээд танилцуулдаг юм санагддаг. Гэтэ зарим кино задлан нь бол үзэх дуртай. За өөр миний үзэх дуртай ютуберүүд юу байна? Монгол ютуберүүдээс. Ер нь бол манай монгол ютуберчууд айгүй их болчиход байгаа шүү дээ. Харцангуй нэг 4-5 жилийн өмнөхийг бодвол тийм бай. Тийм болохоор хэдүүлээ хооронд нь ингэж өрсөддүүлж алцуулаад байлгүй бүгдийг л үздэг байл та тийм гэж би. Гэтэ би бас илүү гадаад ютуберүүдийг үздэг юм шиг санагдсан. Тэгээд хэдүүлээ та нар хэрвээ сонирхож байвал бас миний гадаад ютуберүүдийн талаар ярьцгаана. За юу шүн миний монгол наран заяа. Энэ бол чиний подкаст биш. Тэгэхээр чи наран заяа подкаст руу очих юм биш үү те. За подкастн дээр наран заяа яриа. Энийг би бас сайн хэлж мэдэхгүй байна. Би сүүлд Random Shades гээд Анда 92-ийн бичлэгүүдийг үздэг болсон байхгүй. Гэхдээ Анда энэ хоёр хаяа юм гоё ярьдаг бичлэг хийгээд хаяа подкаст хийгээд одоо YouTube руу орох уу, подкаст руу орох уу та нар юу гэж бодож байна? Би болохоор бас хаяа гоё юм үзүүлэлтээ юм чинь YouTube руу орох юм болов гэж. За подкаст руу л орох юм байна да. Тэг ярьдаг юм чинь. Эдлээ подкаст дээр ярив. Бас сүүлд би үзэж эхэлсэн Нааша цаашаа гээд Нааша цаашаа хоёрын жижиг сайжиг юм инээдмийн бичлэгээс илүү би влогуудыг үзэх дуртай. Тэгээ сүүлд бас өөрхөн аяллаа влогоо оруулсан байсан. Бас нэг зүйл нь гэвэл хоёулаа бүжигчин юм байна лээ. Тэгээд өөрсдийн гэсэн бүжгийн юм студитэй бүжиг хийхээсээ илүү Монгол ардын бүжиг заадаг юм байлээ. Тэгээ тэр шавнараа ингээд хятад руу урагшаага ингээд тэмцээнд авч явж байгаа тэр бичлэг нь бүр үнэхээр хөөрхөн байсан. Би ингээд өөрөө багшин чим шиг өөрөө ээжин чим шиг ингээд уйлаад үдсэн. Тэгээд ингээд шавнараа бэлдээд хувцлаад тэ ингээд тэмцээнд орохоос өмнө ингээд өвс засын ингээд бэлдээл нүүр амын будаал ингээд гаргаж байгаа тэр юмнуудыг харахад амар хөөрхөн харагдсан. Тэгээд хүүгээ том болоод бүжинд явуулах гээл эднэд явуул юм гэж бас бодоод байгаа. Тэр бичлэгийг үзээд айгүй сэтгэл хөдлөөд ингээд уйлсан. Тэгээд энэ хоёрыг бас сүлд үздэг болсон. За бас Оюка буяа гэгч байна. Оюка буяа гэгч баян влог хийдэг гэж гисэн. Эдлийн влогууд нь айгүй хөөрхөн байдаг. Тэгээд надад тэднэрийн ер нь хийх гэр бүлийн влогууд нь айгүй хөөрхөн. Тэдний гэр бүлийг штэ нэг одоо картун, анимашн, хүүхэлтэйгээр зөөрөлвөл надад Despicable Me-ийн энэ гэр бүлтэй адилхан санагддаг. Яг л гурван охин нь яг энэ гурван юм шиг харагддаг. Том охин юм хөөрхнүүдний шилтэй айгүй ухаантай, даруухан дундх нь айгүй тийм
цоглог ирч үчтэй айгу сэргэлэн охин шиг тэг яг энэ шиг. Тэг хамгийн бага нь мэдээж хамгийн багын төрх одоо юм баасан хатартай эрхтэй ингээд хилээ хадаж ярддаг амар хөөрхөн санагддаг. Тэг яг ийм 3 охин нохотой бас гэж санагдчихээн. Тэгээ нохооноос яг энэ тэг энэ гэр бүлийн влогийг үзэх айгу дуртай. Мөн бас дээрээс нь шивэдээс би тэргэлэг үздэг. Тэргэл Батаа эргээд мэддэг хүмүүс нь мэдэх бах. Тэгээд айгу нэг хотод байдаг болохоор айгу хантай санагддаг бичлэгүүд нь. Ер нь ингээл миний YouTube дээр гарч ирдэг миний саб хийсэн хүмүүсийг л би та нарт ярьж байгаа шүү. За нэг иймэрхүү энэ ер нь бол миний байнгын үздэг YouTube-руудыг эднэр гэж хэлж болно. Тэгээд миний үздэг YouTube-руудыг та нар үздэг бол бас хэлээрэй. Дараагийн удаад хэдүүлээ подкаст хийдэг хүмүүстэйгээ танилцсан. Бас гадаад YouTube-рээ бас хий гэж бодлоо. Тэгээд энэ удаад зөвхөн миний Монгол үздэг YouTube-рээ би та нарт танилцууллаа. За тэгээд энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд бас манай Mango Mind channel-ыг үзээд subscribe дарахаа бити мартаарай. Bye bye.